дахь бодлогын хувьд тэгш өнцгтийн маань талбай 154 см квадрат гэсэн. За урт нь өргөнөөс 3 см-аар илүү гэсэн. Тэгэхээр би өргөнийг 1 хэсэг гэж тэмдэглэжвэл урт бол 1 хэсэгтээр нэмэх нь 3 бахна тийм ээ. Тэгэхээр дүрсийн периметрийг олоо гэсэн. За энийг бодох юм бол тэгштэл бодвол бид нар жоохон хүндрэлтэй тэгштэл гарч ирнэ. 5 дахь ангийн хүүхдүүдэд. Тэгэхээр бидэд энийг бол илүү хөөж бодвол илүү хялбархан гэсэн. Тэгэхээр эндээс хөөгөөд гаргаад үзэх юм бол юу гарч ирэх вэ гэхээр өргөн бодвол 11 см, урт бол 14 см гэд гарч ирнэ. Энэ хоёрын үржүүр бол талбай нь 154 см квадрат гарна гэсэн. За энийг ашиглаад хэдүүлээ периметрийг олох юм бол урт нь 14, өргөн нь 11 юм чинь нэмээд 2-оор үржүүлнэ тийм ээ. Тэгэхээр 25-ыг 2-оор үржүүлээд периметр бол 50 см гарна. Ингээд хариулт авах нь. За 12 дахь бодлогын хувьд ийм бүхий хэмж цамны хагасаар нь бас байсан гинэ. Тэгэхээр хэдүүлээ болвол ямар ч эзэлхүүнээ олъё тийм ээ. Тэр эзэлхүүнээ олохдоо 50-аа 60-аар нь үржүүлээд 20-оор нь үржүүлчих гэсэн. Тэгэх юм бол энэ юу гарах юм бэ гэхээр 60,000 см³ гарна. Гэтэл бид нар хагасаар нь гэсэн юм чинь 60,000 см³-ээр хоёртоо хуваачи. Тэгэх юм бол энэ биднэрт 30,000 см³ гарна. Хэдэн литр ус байсан бэ гэсэн. Тэгэхээр бидний хувьд 1 см 1 литр маань бол 1000 см³-тэй тэнцүү. Тэгэхээр бид нар энийг 30,000-ыг литр рүү шилжүүлэхдээ 1000-та хуваагаад өчнө гэсэн. Тэгэхээр энэ 3 тэг байгаа учраас 3 тэгээ хэдүүлээ дарчээ тий. 3 тэгийг дарчгаар нийтдээ 30 литр байжээ гэсэн. Ингээд Б хариулт авах нэ.